11. Урилга. Тэр өдөр хадагтай Данглерыг Вангийн прокурорын тасалгаанд байсан тэр үеэр элдэр гудамжаар аяны свихтрийг гарч ирэн 27 дугаар байшингийн дааман хаалгаар орж хашаан дотор зогслоо. Тэрэгний хаалга онгойж түн дотроос хадагтай морсэр хүүгийнхэн гарыг түшин гарч ирлээ. Альбер ээжигээ тасалгаанд нь оруулж өгөөд тэр дорон өөртөө халуун ус морь хоёр захиалж орхиод дараа нь гэрийн үжлэгчээрээ туслуулан хувцаан солиод Элисен тал руу Монте Кристогонд хүргэж өгөх хэмээн тушаав. Гүн түүнийг ердий хөрөн инээмсэглэн өгтөв. Энэ хүний зүрх сэтгэл оюун ухаанд жаахан чадвараар нэвтрэн орж болохгүй нь хачин хэрэг байлаа. Түүний сэтгэл оюунд хүчээр нэвтрэн орох гэж оролдсон хүн бүр ингэж хэлж болдгсон бол давшгүй хан хэрэмтэй тулгардаг байлаа. Гараан алдлан тэрхээр очисон морсэр түүнийг хараад өөрийн ирэхгүй гараан буулган гүн хичнээн эйлдэгхэн инээмсэглэж байсан боловч түүнтэй зөвхөн гар барив. Харин Монте Кристо гүн ердийнхөө заншлаар түүний гарыг атгасангүй зөвхөн гарт нь хуруу хөргөгдөд боллоо. Эрхэм хүндэт гүнтэн би хүрээд ирлээ гэж Альбер хэлв. Морлон орохыг хүсье. Би дөнгөж цагийн өмнө ирсэн. Депасо Трепорас. Тийм л дээ. Хамгийн түрүүнд тань дээр ирлээ шүү дээ. Энд чинь тун сайхан хэрэг байна гэж өөр ямар ч үгийг хэлэх байсан хайхрамжгүй өнгөөр Монте Кристо хариу барив. За тэгээд сони юу байна вэ? Сонин юу байна? Та гаднаас ирсэн хүнээс ийм асуугаад яах нь вэ? Та ойлгосонгүй. Та миний төлөө ямар нэг юм хийвэл гэж асуух гэсэн юм. Та надад ямар нэг юм даалгасан гэж юу? Гэж Монте Кристо сэтгэл зовсон дөр үзүүлж асуухад Альбер та битгий хайхрамжгүй байдал үзүүлэх гээд байгаа ч дээ. За энэс ч гэсэн бие биедээ талтай байдаг холбоо байдаг гэж ярьцгаадаг шүү дээ. Тэгэхээр би Трепорт байхдаа ийм цахилгаан мэдэн нөлөөг мэдэрч байсан. Та миний төлөө юу ч хийгээгүй байж болно. Гэхдээ миний тухай бодож байсан да. Гэв. Энэ магадгүй. Үндэ таны тухай бодсон шүү. Харин таныг хэлж байгаа миний бие дамжуулагч нь болсон цахилгаан бол миний хүсэл зоригоос гадуур танд нөлөөлсөн байх. Гэж Монте Кристо хэлв. Тийм гэж юу? Яагаад гэдгийг хэлж өгөөч. Маш амархан. Данглер манай зоогонд орогдсон юм. Үүнийг би мэднэ. Ээж бид хоёр түүнтэй уулзахаас зайлсхийхин тулд тэгж явсан шүү дээ. Харин тэр Андре Кавалкантитай хамт манайд хоол идсэн. Таны Итали ноёнтой юу? Тэгж хэтрүүл хэрэггүй. Андре өөрийгөө зөвхөн л Бэс гэдэг юм. Өөрөө тэгдэг гэж юу? Тийм ээ. Тэгвэл тэр чи тэгээ Бэс биш юм уу? Би хаанаас мэдхэв? Тэр өөрийгөө тэгж нэрлдэг болохоор би тэгж нэрлдэг. Бусд хүмүүс ч бас тэгж нэрлдэг. Тэр үнэхэр Бэс байлаач гэсэн ямар хамаа байх вэ, тийм үү? Гойдын санаа хэллээ шүү. Тэгэд юу тэгэд гэж? Данглер танад хоол идсэн гэв үстэй. Тэгсэ. Бас таны Андре Кавалканти? Андре Кавалканти Бэс. Түүний эцэг Бэл хадагтай Данглер Вильпро эхнэртэйгэн бас гайхам залуус Дебре Максимилиан Морел бас өөр хэм билээ. Байз. Тийм. Шато Рено байсан. Тэгэд миний тухай ярьсан уу? Нэг ч үг яриаггүй. Тэр тусман муу да. Яагаад? Та ч өөрийнхөө тухай мартаарай гэсэн шиг над санагдаж байх юм. Тэгэд л таны хүслийг биелүүлсэн шүү дээ. Хүндэтг үнтэн минь хэрвээ миний тухай яриаггүй бол лам миний тухай их бодсон байх ёстой. Энэ нь миний сэтгэлийг эвгүйцүүлж байна шүү. Мадемуазель Данглер таны тухай бодсон хүмүүсийн тоонд л байгаагүй бол танд хамаагүй юм биш үү? Гэхдээ тэр бүсгүй гэртэн таны тухай бодож болох юм байна шүү. Тэр талаар бол санаа зовхгүй байна. Тэр хүүхэд миний тухай бодсон байлаа гэхэд би түүний тухай боддогоос өөрсгүй юм бодох ёстой. Мөн талтай байна. Ингээд та хоёр бие биесээ үзий яддаг юм шиг дээ. Гэж гүнхэлэхэд морсэр хэрвээ Мадемуазель Данглер өөрийнх нь төлөө миний зовхгүй байгаа тэр зовлонг болгон үзэж чаддагсан бол тэгээд өвний минь төлөө манай хоёр айлын тохиролцсон гэр бүл болцох нөхцөлийг хаахралгүй намайг шагнадагсан бол би гялахсан да. Өөрөөр хэлбэл тэр бүсгүй сайхан явдаг хүүхэн байж чаднаа. Харин эхнэр болно гэвэл ч ёстой чөтгөр ав. Гэж морсэр хэлэхэд та ирээдүйн эхнэрийн тухай муугүй бодолтой байгаа юм байна. Гэж Монте Кристо хэлээд инээлээ. Тийм ээ.
Энэ маань мэдээж жаахан бүдүүлэгдэв хэлсэн хэдий ч үний юм шүү. Энэхүү хүслийг амьдрал хэрэгжүүлэх аргагүй. Тодорхой зорилгод хүрэхийн тулд Мадемуазель Данглер миний эхнэр болж, өөрөөр хэлбэл надтай хамт сууж, надтай хамт бодож санаж, надтай хамт дуу дуулж, хөгжмөр хичээлэн шүлэг бичиж, амьдрал туршдаа хамт байх хэрэгтэй болж байна. Энэ бүгд миний айдсыг хүргэх юм. Явдаг хүүхнээс бол салж болно. Харин эхнэр бол өөр хэрэг шүү дээ. Түүнтэй нэг л нэр холбосон бол холж байсан, ойрч байсан ялгаагүй үрд холбоотой байх болно. Мадемуазель Данглертэй холж гисэн холбоотой байна гэдгийг бодхоос ч үнэхээр хамшигтай санагдах юм. Таны таалалд нийцүүлнэ гэдэг ч амаргүй дэгэ. Тийм ээ. Би банк бүтшгүй мөрөөддөг хүн шүү. Юу тэрв? Аавынхаа олсон шиг тийм ихнэр л олгосон гэж. Монт Кристийн царай зэвхэрч, хоёр сайхан гар буугаар тоглон замгийн хурдан дажигнуулан Альберт хараад. Тэгвэл таны эцэг их л аз жаргалтай хүү юм да гэж асуулаа. Гүн та намайг ээжийнхэн тухай юу бодож байдгийг мэдэх байхаа. Манай ээж бол ёстой тэнгэрийн дагна. Түүнийг хараарай л да. Гоо сайхан ухаантай хэвээр. Хизээнээс жилүү сайхан санаатай яваа хүн. Бид тэр Портоваль. Ер нь хүн ихийг нь дагаж явна гэдэг бол ээлдгэр үйлчлэх буюу ёсыг даган аргацаах гэсэн үг шүү дээ. Би ээжтэйгээ хоёулахнаа 4 хоног хамт байлаа. Тэгээд би Трепорт хатан хаан Мав буюу Титаник дагалд явснаас илүү аятай, сэргэлэн цовоо яруу сайхан байлаа. Ийм бүрэн төгс сайхан байна гэдэг ч ховор доо. Таны ярихыг сонсоод эхнэргүй хэвээрээ явмаар санагдаж байна шүү. Энэнд л хамаг учир байгаа юм шүү дээ. Орчлын ертөнцийн өөгүй сайхан бүсгүй байдаг юм гэдгийг мэдэх болсноос Мадемуазель Данглертэй суухыг даанч хүсэхгүй байна. Бидний амин хуваа хичээх үзэл өөрийн маань юм бүхнийг гойд содон сайхнаар харагдуулдгийг та ер нь ажигласан уу? Марли буюу Фоссны үзмэрийн цонхонд байдаг очир эрдний чулуу манайх болохоор уламж сайхан болсон шиг санагддаг шүү. Өөр илүү тунгалах сайхан чулуу байдгийг олж мэдсэн атлан арга буюу муухан чулуу зөөхөд хөрвөл сэтгэл нэг л дундуур байна гэсэн үг шүү дээ. Гэвэм. Хоосон хорвогийн жамаа гэж хэмээн гүн аман дотор нь шивгэнэв. Ийм учраас чи ээжний намайг өчүүхэн хумхын тоос гэдгийг мэдэж, надад өөр шиг нь сая франк байхгүй дөнгөжил 6,000 франктай гэдгийг өнөмссөн итгэсэн тэр өдөр би баярлаж цогчин доо. Монт Кристо инээмсэглэлээ. Надад бас нэг санаа төрсөн юм. Францыг 90 хачийн бүхэнд дуртай хүн болохоор нь Мадемуазель Данглерт хүчээр дурлуулах гэж оролдоод үзлээ. Тэгэд ээжнийг хамгийн сэтгэл татахаар бичиж дүрслэн 4 удаа загтал явууллаа. Гэхдээ Франц би үнэхээр 90 хачийн юмд дуртай хүн гэсэн хэдий ч үгнээсээ буцахаар тийм хүн биш гэж ажиггүй хариулсан шүү. Гэвэм. Өөрөө бол зөвхөн явдаг хүүхнээ болгомоор байгаа бүсгүйг нөгөө хүнд эхнэр болгож ав гэдэг чинь ёстой л харамгүй найз байна да. Альбер энэмсэглэв. Дахиад хэлэхэд миний хонгор Франц ирж яваа. Та түн дургүй байхаа? Би юу да? Гэж Монт Кристо хэлээд эрхэн байс. Уучлаарай. Юунаас болоод намайг түүнд дургүй гэж хэлэх болов? Би бүгдэнд нь хайртай. Гэлээ. Надад ч бас тэр үсттэй. Баярлалаа танд. Ямыг холж хутгахын болий гэж Монт Кристо гүн хэлээд Бурхны лүндгэнснэр бид ойр дотныхон Христос шашинтны ёсоор хайрлаж байх учиртай. Харин би зарим нэгийг үнэн голоосон үзий яддаг. За энэ яах вэ? Франц Тэпинийхэн тухай эргээд ярьцгаая. Та түүнийг удахгүй ирнэ гэсэн үү? Гэж асуулаа. Тийм ээ. Түүнийг Вильпер дуудсан байна лээ. Данглер охиноо хүнтэй суулгах гэж байж ядаж байгааг адил Вильпер ч бас Валентинаг хүнтэй суулгах гэж байж ядаж байгаа юм байлгүй. Насанд хөрсөн охинтой байна гэдэг амаргүй хэрэг бол та. Эцэг нь чичрээ өвчин тусаж охины хүнд өгч салхаас нааш судсан минутад 90 удаа зохилж байдгийн байхаа. Гэвч эрхэмдээ Эпинэ тантай адилгүй. Байдлаа төвчээртэйгэр даваа өнгөрөх хүн шүү. Түүгээр зогсохгүй. Франц энэ явдлыг бүр чухал тооцож байгаа шүү. Цагаан зангаа зөөж гэр бүл гэж ярих нь олон болсон. Түүнээс гадна Вильберийнхнийг их л хүнддэгдэг юм. Дахин зөн хэрэг гэж над санагдж байна. Тийм биш үү? Вильбер хатуу ширүүн боловчиг маш шудраг хүн бололтой. Бурхны аврал. Хөөрхөд Данглерийн тухай ярьдгаасаа өөрөөр ярьдаг нэг хүн гарч ирж байх чинь гэж Монт Кристо хэлв.
Би түүний охинтой суух ёсгүй болохоор тэгж угааж байж магадгүй. Хэмээн Альбер энэн хариулахад Монте Кристо "Архин минь, та ер нь их сонир хүн байна шүү" гэлээ. Би юу та? Тийм ээ. Алив. Оромол навчин тамхи аваач. Дуртая авъя. Та яагаад намайг сонир хүн гэж байгаа юм? Мадмозвил Данглертай суухгүй гэж байдгаараа зүтгэн эсэргүүцэж байгаа болохоор чинь тэгж байгаа юм. Та бүх зүйлийг болдгоор болог гэдэл оргичих. Таачруулж өгнөөсөн ботсон хүн болохгүй байж магадгүй шүү дээ. Ухаас гэж Альбер нүдийн бүлтийлгэн хэлэхэд Монте Кристо өөрөнгөөр үргэлжлүүлэн таныг хүчээр аваачаа суулгачихгүй шүү дээ. Чөтгөр ав. Бэста ингэхэд Данглерын охинтой суухгүй гэж үнэхээр хүсэж байгаа мó гэж асуулаа. Үүний тулд би 100,000 франкч өгнө. Тэгвэл одоо баярлаад явж болно. Данглер мөн адил таны зорилгод хүрэхийн тулд 2 дахин ихийг төлөхөд бэлэн байгаа. Нэр юу? Яста азван да гэж Альбер хэлсэн боловч царай нэг л айгүйр гисэн байртай болоод гэхдээ Данглерт шалтгаан байгаа болоод л тэр байх та гэв. Ховен бодсон бардамзан гэдэг энэ нэгнийхээ сэтгэлийг яаж хөрөхөөс буцахгүй мөртлөө өөрийн хувьд өчүүхэн лэвгүй болоход өгдөө тавиад гардаг. За үгүй дээ, зүгээр л Данглерыг таныг л гэдэг байх ёстой гэж юу? Данглер юмны сайн мууг ялгаж чаддаггүй хүү юм. Одоо өөр хүнийг илүүд үзэж хөөр гэж байгаа. Хэнийг тэрв? Би мэдэхгүй. Харин та ажиглаж байгаад олж мэдээд өөрийнхөө эрх шигтээ зохицуулаарай. За тийм байж манай ээж жохомдон гэвэл манай аваа бүжигт наадам зохиох гэж байгаа. Өдийд зунаар бүжигт наадам зохиох гэж юу? Одоо зунаар бүжигт наадам хийдэг заншилтай болсон шүү дээ. Тийм заншилтай болоогүй ч байлаа гэсэн хадагтай хүсвэл тийм заншилтай болчих байлгүй. Муугүй хэллээ. Энэ бол ёстой цэвэр Парисын бүжигт наадам болно. 7 дугаар сард Парист үлддэг хүмүүс бол жинхэнэ Парисийнхан байдаг юм. Та эрхэм Кавалкантид урилга дамжуулж өгөхгүй юу? Тэр бүжигт нар чинь тэгээ хизээ болох юм бэ? Бямбгарагт. Тэр үеэр эцэг Кавалкантын яваад өгсөн байна да. Гэхдээ хүү Кавалкантын үлдэн шүү дээ. Та түүнийг дагуулж ирэх юм биш үү? Бэс минь. Би түүнийг огт танихгүй. Танихгүй гинэ? Үгүй шүү. Амьдралдаа түүнийг 4 хоногийн урд үзсэн болохоор түүний төлөө би хариуцж чадахгүй. Гэхдээ та чинь түүнийг хүлээж авдаг шүү дээ. Миний хүлээж авах өөр хэрэг. Түүнийг өрөөж төөрөлчихсөн байж мэдих нэгэн хүндтэй лам надтай танилцуулсан юм. Харин та нар өөрсдөө түүнийг өргөл сайн хэрэг шүү. Над бол эвгүй байна. Тэр хүн гинт Мадмозвил Данглертай суучих бол та намайг буруутгаж надтай тулдах гэх байх. Бас тэгээд би өөрөө тэр үед байхгүйгэн мэдэхгүй байна. Хан? Танай бүжигт найран дээр яагаад тэрвэ? Нэгдүгээрт та намайг одоогоор ураагүй байна. Би таныг өөрийн биеэр өрөх гэж зориуд ирсэн юм шүү дээ. Энэ бол таны талаас тун их найрсаг хэрэг байна. Харин би завгүй байж магадгүй. Би танд нэгэн зүйлийг хэлэхэд та өөрийн завгүй гэдгийг орхих байхаа гэж найдаж байна. Тэгвэл хэлээ л дээ. Ээж таныг ирээч гэж гуйж байна лээ. Хадагтай Деморс руу гэж Монте Кристо асуугаад цочих шиг боллоо. Ээж надтай элен далангүй ярьдаг гэдгийг танд хэлчихье. Хэрвээ би танд ярьж байсан сэтгэлийн утас тань хөндөгдөөгүй бол танд тийм нандин сэтгэл гэж байхгүй юм байна гэж бодогдмоор байна. Яагад гэвэл бид бүтэн 4 өдрийн туршид ганцхан таны тухай ярьсан. Миний тухай юу? Үүндээ та намайг зоочглоо. Үүнээс өөр арга алгаа. Та чинь амьд таавар болоод байна шүү дээ. Танаа ээж намайг үнэхээр таавар болж байгаа хүн гэж байна гэж юу? Би түүнийг ингэж бодохооргүй их ухаалаг хүн гэж бодож байсан юм. Тэмээ гүнтэн та бүхэнд манай ээжд ч адилхан таавар болж байгаа. Энэ бол бүхний хүлийн зөвшөөрсөн боловч хинч тааж олоогүй байгаа таавар юм. Гэхдээ санаа бүү зовдоо та шийдвэрлэгдээгүй асуудал хэвээрээ үлдэж байна. Ээж таныг яагаад ийм залуу байж болох вэ гэж асуугаад байдаг юм. Таныг хадагтай лорд Рүтвин гэж боддог шиг л Глиостро эсвэл Сен-Жерман гүн бодоод байгаа юм. Та хадагтай Морсертой уулзмагцаал өөрийгөө эдгээрийн аль нэгээр итгүүлэх хэрэгтэй. Та
Та нэг нь гүн ухааны суур, нөгөөг нь оюун билгийг эзэмссэн хүн болохоор энэ бол амархан хэрэг. Урдчлан хэлж өгсөнд чинь баярлалаа. Би итгүүлэхийг л оролдож үзье гэж гүн инээмсэглэн хэлв. Тэгэхээр та Бямбгарагт очих юм шиг дээ. Хадагтай Морсор ингэж хүсэж байгаа хойно тэгэлгүй яах вэ? Энэ бол таны зүгээс их л найрсаг хэрэг. Данглер очих уу? Түнд давхар урилга явуулсан. Энэ үргийг аав хариуцж авсан. Бид бас агуу Агасо болох эрхэм Вейлборыг байлгахыг хичээнэ. Гэхдээ найдлага багтаа байна. Санжбал бүтдэг гэсэн зүүр үг байдаг. Гүн та бүжиг хийдэг үү? Би юу? Тийм ээ та? Та бүжиг хийдэг байхад гайхалтай нь юу байгаа юм бэ? Тийм ээ. Нэрэ 40 хүртлэн. Үгүй. Би бүжиг хийдэггүй. Харин бүжиглж байгааг харах дуртай. Хадагтай Морсор бүжиг хийдэг үү? Бас үгүй. Та хоёр ярьдсан биз? Ээж тантай ярих гэж хүсэж байгаа юм. Нэрэ тэглэ гэж юу? Нэрэ. Тэгээд бас та бол манай ээжин ярих гэж хүссэн ганц хүн боллоо. Альбер малгайган аваад бослоо. Гүн түүнийг гаргаж өгөхөөр явлаа. Би өөрийгөө зэмлэж байна гэж гүн Альберийг шатан дээр зогсоож хэлв. Юунд тэрвэлээ? Өөрийн даруу бишэд. Би тань Данглерийн тухай ярих ёсгүй байсан юм. Үгүй дээ. Түүний тухай улам олон дандаа ярьж байгаарай. Харин энэ л санаагаар ярьж байгаарай да. Маш сайн. Та намайг тавшрууллаа. Далимд нь асуухад Эпине хизээ ирэх вэ? 5-6 хоногоос хэтрэхгүй ирнэ байхаа. 20 минут хизээ болох юм. Эрхэм Сэмрэн хадагтайхаа хамт ирсэн цагт хийн гинлээ. Түүнийг ирэхээр манайд дагуулад ирээрээ. Та намайг хэдийгээр түн дургу гэж хэлэх боловч би түүнтэй уулзахдаа баяртай байна. Эзэнтэй минь, таны хүсэл биелэгдэх болно. Баяртай. Бямбгарагт заавал шүү дээ, тийм ээ? Тэгэлгүй яах вэ? Нэгэнт танд ам өгсөн хойно. Гүн Альберийг нүдэрийн дагуулan хараад гараараа даллав. Дараа нь түүнийг тэргэндээ сумагц эргэж Бертучотой уулзлаа. За яав гэж гүн асуулаа. Тэр эмэгтэй шүүхтэр очсон гэж даамал хариу айлтгалаа. Тэнд удав. Цаг хагас байсан. Тэгээд дараа нь гэртээ ирсэн үү? Шууд ирсэн. За тэгвэл одоо эрхэм Бертучота Норманд руу явж миний хэлж байсан тэр жижигхэн эдлэн газрыг ирж олохыг зөвлөе гэж гүн хэлв. Бертучо мэхийн слот өөрийн хүсэл авсан тушаалтай нь бүрэн нийцэж байсан учраас тэр үдэштэн замд гарчээ. Эрэл. Вейлбор хадагтай Данглерт хэлсэн үгэндэн жухамдан гэвэл өөртөө ам гарсандан хөрч Монт Кристогон Отильд болсон явдлыг яаж мэдсэн болохыг хайж олохыг оролдлоо. Вейлбор тэр өдөртөө шоронгийн байцаагч байгаад мөрдөгч цагдаагийн тушаал дэвссэн Бовил гэгч хүнд захидал бичлээ. Тэр нь хинээс үнэн магадтай мэдээ авч болохыг мэдхийн тулд 2 хоногийн хугацаа өгөхийг хүсжээ. 2 хоногийн дараа Вейлбор дараах захидлыг хүлээн авлаа. Монт Кристо гэдэг гүн нэртэй тэр хүн заримдаа Парист ирдэг бөгөөд яг одоо энд сууж байгаа гадаадын нэгэн баян хүн Лорд Уилмортой ойрхон танилцгүй юм. Бас дорн зүгт өөрийн буянтай өглөгч явдлаараа алдарсан Сицилийн лам Бузоны мөн түүнийг сайн мэдх юм байна гэжээ. Вейлбор хариуд нь эдгээр гадаадын бүсийн тухай хамгийн үнэн мэдээд цуглуулахыг тушаажээ. Маргааш үдшин түүний хүсэл биелэгдэж ийм зүйлийг мэдв. Дөнгөж сарын хугацаагаар Парис хотод хурж ирсэн лам Сен Сюльпис сүмийн ард талд 2 давхар байшинд сууж байна. Тэр байшин бүгд 4 тасалгаатай, 2 нь дээр, 2 нь доор байдаг. Лам тэнд ганцаараа суудаг. Доо давхар нь самрын мотор хийсэн ширээ сандал шүүгээтэй хоолны газар. Мотор эмжиж цагаан өнгөөр бодсон элдв янзын чимэглэл хэвс ханын цаг байхгүй зочдын өрөө байна. Тэгэхээр лам зөвхөн шаардлагатай юм хэрэгэлдэг нь илэрхий байна. Лам 2 дугаар давхар дахь зочныхон өрөөнд цагаан өнгөрөхийг илүүд үздэг үе юм.
Энэ зочдын өрөө буюу үнэндээ номын санаа нь шашны ном ба гар бичмэлээр дөөрөн бөгөөд зарим бандын үгээр бол лам тэндэн бүтэн сараар суучдаг юм байна. Банд нь ирсэн хүнийг хаалганд гаргасан жижиг нөхөр хараад хэрвээ тэр хүн үл таних буюу сэтгэлд нь тавгүй санагдвал эрхэм ламтан Парист байхгүй гэж хариулна. Олон хүн ламыг үргэлж ийш тийшэн явдгийг заримдаа удаан хугацаагаар байхгүй байдгийг мэддэг болохоор энэ хариултад сэтгэл ханана. Лам гэртэн байсан ч үгүй ч Парист юм уу Каирт байлаач адилхан ядуус заавал туслах агаад хаалганы нүхээр зарцсан эзнийхэн өмнөөс өглөг буян тасралтгүй тараана. Номын сангийн дэрэгдэх тасалгаа унтлахын өрөө болдог. Хөшиггүй ор, дөрвөн сандал, хилэн бүрээстэй буйдан энэ тасалгааны хэрэглэл болно. Лорд Уилмерийн тухайд гэвэл тэр хүн Фонтен Сен Жоржид суудаг юм байна. Энэ бол аялал жуулчлалд хамаг хөрөнгөн үрж дуусгадаг тойрон аялагч англи хүмүүсийн нэг юм. Гэрийн тавилгата байр хөлслөн авч тэндэн өдөрт 2-3 цагаас илүү байдаггүй хаяа нэг хондог юм байна. Түүнийг Францаар маш сайхан бичдэг гэж ярилцах боловч Франц хэлээр ярихыг эрс татгалздаг хачин зантай хүү юм байна. Энэ үнэт мэдээнүүдийг Вангийн прокурорд өгсөний маргааш нь нэг хүн Ферүү гудамжны буланд сүйх тэрэгнээс бууж ногоотор будгаар будсан хаалга зохиж Бузоны ламыг сургалав. Эрхэм ламтан өглөө гараад ирээгүй байна гэж банд нь хариулв. Би эрэхт нь хүн бүхэн гэртэн байх ёстой тийм хүний өмнөөс яваа учраас ийм хариултад сэтгэл ханахгүй байж болох юм. За яах вэ? Та Бузоны ламд нэг юм дамжуулж өгөхгүй юу? Би түүнийг гэртэн байхгүй гэж хэлсэн шүү дээ. Гэж зарц давтан хэллээ. Тэгвэл түүнийг эргэж ирэхээр нь танилцуулах хуудас тогтоотой бичгийг дамжуулж өгөөрэй. Эрхэм ламтаа өнөө орой 8 цагт уулзч болох уу? Хэрвээ юм хийгээд л суучихгүй бол мэдээж хэрэг болно. Харин тэгээ суучих бол гэртэн байхгүйтэй адил гэсэн үг. Да тэгвэл би орой тогтоосон цагтаа эргэж ирье. Гэж ирсэн хүн хэлээд яваад өгчээ. Оройн тэр хүн хэлсэн цагтаа өнөөг сүйх тэргээрэн ирсэн бөгөөд харин энэ удаа Ферүү гудамжны буланд зогссонгүй шууд явж ногоо хаалган дээр ирж зогсжээ. Тэр хүн хаалга зохиход хаалга нээгдэж орууллаа. Банд нь их л хүндтгсэн шинжтэй байхыг хараад бичэрхсэн загтал зохисотгэгдэл төрүүлжээ гэдгийг мэдлээ. Эрхэм лам гэртэн бий юу? Гэж асуухад байгаа. Номын сандаан юм хийж байна. Гэхдээ таныг хүлээж байгаа. Гэж хариулв. Үл таних хүн нэлээд эгц шатаар өгсөж гарахад том бүрхүүлтэй дэнгийн хурц хэрэл ширээн дээр ихт тусаж бусад тал нь сүүдэрт хоцорсон бөгөөд өрөөнд дотор дундад зуны үеийн эрдэмтэн өмсдөг хүзүүгэн бүрхсэн юудэнтэй ламын ховц өмссөн лам ширээний цаана сууж байлаа. Би эрхэм Бузонытэй ярьж байна уу? Гэж ирсэн хүн асуув. Тэгэхэд лам тийм ээ эрхэм гүнтэн. Та цагдаагийн газрын нэрийн өмнөөс хуучин шоронгийн байцаагч байсан эрхэмдээ бовил явуулсан хүн үү? Гэж өөдөөс нь асуулаа. Би мөн эрхэмээ. Парисын цагдаагийн газрын эргүүлчдийн нэг үү? Тийм эрхэмээ. Гэж ирсэн хүн баг зэрэг тэнэгэлсэн байдалтай хариулаад царын жаахан улайв. Лам зөвхөн нүдийн биш, бас чамархайг нь далдалсан том шилийн засаад дахин сууж орж ирсэн хүнийг суухыг урлаа. За, таны хэлхийг сонсъё. Гэж ширээт лам маш их Итали аялгуудаагаар хэлэхэд ирсэн хүн хэлэхэд нь хэцүү байгаа юм шиг өгөн зэгнэн байж. Миний биелүүлэхээр хүлээн авсан үүрэг бол хүлээн авсан хүн ба мөн хандж байгаа нөгөө хүний аль аль нь цааш задраахгүй гэдэг итгэлтэй байх ёстой зүйл юм. Гэж хэлв. Лам дууралгүй мэгсхийлээ. Эрхэм лам таны гүндөгүйг манай цагдаагийн газрын дарга сайн мэдэгт бол цагдаагийн газраас сонирхож байгаа нэгэн зүйлийг мэдж авахар намайг явуулсан юм. Тийм учраас эрхэм лам та найз тал буюу хувийг ямар нэгэн бодлогүйгээр шударга үнний шүүхээс нуулгүй бидний сонирхсон зүйлд хариу өгөх байхаа гэж найдаж байна. Гэж үл таних хүн хэлв. Хэрвээ та нарыг мэдхийг хүсэж байгаа зүйл миний дотоод сэтгэлийг хөндөхөөргүй бол хэлж боллоггүй яахав. Гэвч би лам болохоор ямар нэгэн хүний нүглээ намынчилсан зүйл бол зөвхөн надад ба бурхны үнэн шударга шүүхэд мэдэгдээ зогсохоос биш хүн төрлөختний шүүхэд мэдэгддэггүй байдаг юм. Эрхэм ламтан та санаа бүү зовдоо. Бид ямар боловч таны дотоод сэтгэлийг хөндөхгүй гэж ирсэн хүн хэллээ. Лам
Энүүгийн хэлмэгц Данилууны бүрхүүлийн хажуу тал дээр дарахад нөгөө тал нь дээш өргөгдөж гэрэл нь эрсэн хүн дээр тусахад ламын нүр сүүдэрт хоцорлоо. Эрхэм та уучлаарай. Энэ хурц гэрэлд нүд гэлбад байна гэж цагдаагийн газраас ирсэн хүн хэлэхэд лам ногоон бүрхүүлийг доош болголоо. Эрхэм минь. Би одоо таны хэлэх үгийг сонсъё. Ирсэн хэрэгэн хэлнэ үү? Да, одоо ирсэн хэрэгтэй шилжин орё. Та Монте Кристо гүнг таних уу? Да, законы гойг хэлж байна уу? Законы? Түүнийг Монте Кристо гэдэг юм уу? Монте Кристо гэдэг чинь газрын нэр. Өөрөөр хэлбэл цохооны нэр болохоос биш, овг нэр биш. За яахав, ямар ч яахав. Үг гүйцэлтгөө болцгоё. Монте Кристо законы хоёр нэг хүн юм бол яриангүй нэг хүн. Законыгийн тухай ярилцъя. Яри. Би танаас түүнийг таних уу гэж асуусан. Танихтан бүр сайн танин шүү. Тэр чинь юун хүн бэ? Мальтын усан онгоцны баян эзнийх үү? Тэмээ би тэгж дуулсан байна. Тэгж ярьцгаадаг юм. Харин цагдаагийн газар бол ярьцгаадаг юм гэдэг үгээр хангагдахгүй гэдгийг та мэднэ шүү дээ. Гэхдээ ярьцгаадаг юм гэдэг маань үний юм байвал цагдаагийн газар ч гэсэн бүхний адил хангагдах хэрэгтэй болно доо. Гэж лам зөөлнөр инээмсэглэн зөрж хэлв. Та хэлж байгаадаа итгэлтэй байна уу? Итгэлтэй байх гэсэн чи юу гэсэн үг? Одоо би таны үнэн голоосон ярьж байгаад эргэлзэхгүй. Би зүгээр л таныг үүндэн итгэдэг үү гэж асуусан юм. Би эцэг законыг нь таньдаг байсан юм. Уухай. Би хөөхд байхдаа онгоцны үйлдвэрийн газар хөөтэй нэг биш удаа тоглож байсан юм. Төвний гүн хэрэг минь ямар учиртай юм бол? Үүнийг худалдан авч болно шүү дээ. Италид уу? Хаанч болно шүү дээ. Бас түүнийг тун их баян гэж ярьцгаадаг. Энэ чинь л үнэндээ үнэхээр баян хүн дээ гэж лам хариулв. Та хэдий хэрэг гэж бодож байна? Жилд 150-200 мянган ливрийн орлоготой гэж хэлэхэд орж ирсэн хүн энэ ч үнэмшмээр юм байна. Харин 3-4 саятай гэж ярьцгаадаг юм байна лээ. Жилд 200 мянган ливрийн орлого гэдэг чинь яг л 4 саяын хөрөнгө гэсэн үг дээ. Үгүй, жилд 3 буюу 4 саяын орлоготой гэж ярьцгаадаг юм. Энэ ч үгүй байхаа. Та түүний Монте Кристо арлыг мэддэг үү? Мэдлгүй яахав. Палермо, Ром, эсвэл Неаполос, Франц орохоор тэнгисээр явсан хэн боловч мэднэ. Хөлөг онгоцнууд дэрэгдүүр нь өнгөрдөг юм. Сайхан газар гэж ярьдаг үстэй. Үгүй дээ, хатан зохиол байдаг. Гүн яагаад зохио худалдаж авсан юм бэ? Гүн болох гэж л тэр байхгүй юу? Италид гүн болохын тулд гүнлэгтэй байх хэрэгтэй байдаг. Эрхэм законыг залуу үеийн тухай ямар нэг юм сонсов үстэй. Эцгийнх нь үү? Үгүй, хүүгийнх нь. Чохом энэ талаар итгэлтэй хэлэх юм алга. Яагаад гэвэл би түүнийг залуу байхад нь уулзж байгаагүй. Тэр байлдж байсан уу? Цэргийн алба хааж байсан шиг санагдаж байна. Ямар цэрэгт? Усан цэрэгт. Та түүний лам багш нь биш биз? Үгүй. Эрхэм минь, тэр чинь Лютерийн шажинтан байх. Лютерийн гинэ? Би тийм байх гэж хэлж байна. Би түүнийг баталж чадахгүй. Францад шашин шүтэх явдал чөлөөтэй гэж бодож явдаг юмсан. Тэгэлгүй яахав. Би түүний шашин шүтлэгийг сонирхоогүй, харин ажил явдлын сонирхож байгаа юм. Би цагдаагийн газрын даргын нэрийн өмнөөс түүний тухай юу мэдж байгаа бүхнээ хэлж өгөхийг хүсэж байна. Түүнийг сайн үйл үйлдэгч гэж үздэг юм. Түүнийг Дорндын Христос шашинтнуудад онцгой тус хүргэсэн хэмээн манай гэгэн эцэг худагт хамба Христийн одонгоор шагнасан юм. Энэ шагналыг зөвхөн өндөр дээд хүмүүст л өгдөг. Янз бүрийн орны төрийн эзэд ба төрд тус хүргэсэн учраас 5-6 дээд зэргийн одон дөөнд бий. Тэдгэр одонгоо зүүдгүү. Үгүй, гэхдээ үгээрээ бахархаж байдаг юм. Хүн төрлөخت нь тус хүргэсэн хүмүүст шагнадаг одонгууд нь хүн амьтныг сүйтгэгчдэд өгдөг одонгоос илүү хүндтэй зүйл гэж ярьдаг хүндээ. Тэгвэл энэ эрхэм хүн Квакер шашны хүн байх нэ? Чохом хөө тийм. Энэ хүн Квакер боловч өргөн хүрээтэй бүрх хүрэн сюртуг өмсдөг үе юм. Төвний найз нөхөд гэж би юу? Таних хүн бүгд нь төвний найз нөхөд.
Тэгвэл түн тайсан гэж би юу? Сорын ганцхан хүн бэ. Хэн гэдэг хүн юм болоо? Лорд Уильмор. Тэр хаана байдаг хүн бэ? Одоо Парист байгаа. Тэр хүн надад түүний тухай мэдээ өгч чадах болов уу? Маш үнэтэй мэдээлэл өгөндөө. Тэр хүн Законигийн энэтхэгт байхад бас тэнд байсан. Хаан суудаг юм болоо? Шоссе Антендлим гэнлээ. Харин Годвонж байшингийн дугаарыг би мэдэхгүй. Та энэ англи хүнд дургүй маа да. Закони бид хоёр сайн явдаг улс. Гэтэл тэр дөөнийг дэсвэрлэж чаддаггүй. Тийм болохоор жаахан хүйтэн харьцаатай байдаг юм да. Монт Кристо хүн өмнө нь Францд ирж байсан болов? Эрхэм ламдан та юу гэж бодож байна вэ? Үгүй ээ, ирж байгаагүй. Үүнийг би сайн мэдж байна. Францад хизээж ирж байгаагүй учраас хагас жилийн өмнө хэрэгтэй мэдээ баримт өгөөч гэж надаас хүссэн юм. Би өөрөө хизээ Парист очихоо мэдэхгүй байсан учраас түүн рүү эрхэм кавалкантыг явуулсан юм. Андреа юу? Үгүй ээ, Бартоломео, эцэг нь. Маш сайн хэрэг. Одоо надад ганцхан юм асуух үлдээд байна. Харин та нэр төр шашнаа бодож надад үнэн зөвөр хариулахыг шаардж байна. Би таны хэлхийг сонсъё. Монт Кристо хүн отель дах байшинг ямар учиртай худалдан авсныг мэдэх үү? Мэдлгүй яахав. Тэр өөрөө надад хэлсэн. Яах гэж авсан бэ? Төшөөгүн Пизаны Палермод байгуулсантай адил тийм солиорсон хүмүүс зориулсан эмнэлгийг байгуулах гэсэн юм гэнлээ. Та тэр эмнэлгийг мэдэх үү? Дуулсан юм байна. Маш сайхан байгуулга шүү. Лам ингэж хэлээд тасалдсан ажилдаа эргэж ороход дургүйцэхгүй байгаагаа мэдгдэх гэсэн хүний байдалтай мэхийн ёслоо. Ирсэн хүн ламын хүслийг ойлгосон ч юм уу, эсвэл асуух юмаа дууссан ч юм уу, алин боловч бослоо. Лам дөөнийг хаалга хүртэл гаргаж өгөв. Та өгдөг их тараах юм. Та хэдийгээр баян хүн гэгдэг боловч би ядуучуудад зориулж бяцхан зүйл өгөх гэсэн юм. Миний хандвыг хүлээн авна уу? Гэж ирсэн хүн хэлв. Эрхэм танд их баярлалаа. Энэ орчлонд чухалчлан боддог ганцхан зүйл минь бол ядуучуудад үзүүлж байгаа тус маань зөвхөн надаас гарч байгаа сая гэдэг хүсэл байгаа юм. Гэхдээ энэ бол нугарч өөрчлөгдөшгүй шийдвэр. Эрхэм та эрбэл олон доо. Баян хүн бүрийн зам төчнөөн ядуус дайралддаг. Лам хаалга онгойлгож дахин ёслов. Ирсэн хүн хариу ёслоод гарч одлоо. Сүйхтэрэг тэр хүнийг шууд Вилбрийн даваачив. Нэг цагийн дараа өнөөх сүйхтэрэг дахин хашаанаас гарч Фонтен Сен Жорж гэдэг гудамжийг чиглэл явж 5 дугаар байшингийн дэргэд очиж зогслоо. Энд Лорд Уильмор суудаг ажээ. Үл таних хүн Лорд Уильмортай уулзъя гэж бичсэн бөгөөд цаадах нь үдшийн 10 цагт эргэжээ. Цагдаагийн газрын даргын төлөөлөгч 10 цагт 10 минут дутуу байхад хурж иржээ. Тэгэхэд төөнд Уильмор Лорд цагийг яг баримтлагдаг хүн болохоор одоогоор ирээгүй байна. Харин яг 10 цаг болоход заавал ирнэ гэж хэлсэн байв. Ирсэн хүн зочдын өрөөнд хүлээн суув. Энэ зочдын өрөө хогшил тавилгатай байшингуудын ердийн зочдын өрөөнөөс ялгагдах юмгүй. Задгай зуухан дээр нь шинээр үйлдвэрлэсэн Севригийн 2 ваар байлаа. Нум барьсан чига тэнгэртэй цаг тол, хоёр талд нь нэгэн дээр нь хүнд хөтлүүлсэн Гомер, нөгөөх дээр нь гуйлг гуйсан Влизари хоёрыг дүрсэлсэн Сильбер зураг өлгөжээ. Хар хэти улаан цэмбэр бүрхсэн тавилгатай ийм л зочдын өрөө байв. Энэ өрөөнд цагдаагийн газрын төлөөлөгчийн ядарсан нүдэнд зориулж тааруулах гэсэн юм шиг цэнхэр бөмбөлгөөс цацарсан зөөлөн гэрлэр гээгүүлэгдэжээ. 10 минут хүлээсний дараа 10 цаг болсныг мэдэгдэж цаг зохилоо. Цаг 5 удаа зохилж байтал хаалга нээгдэж Лорд Уильмор орж ирлээ. Лорд Уильмор бол зэгсэн өндөр нуруутай, шингхэн шар сахалтай, маш цагаан царайтай бөгөөд буурал орсон шаргал үстэй хүн байлаа. Цэвэр англи маягаар хувцалсан байв. 1811 онд өмсөж байсан алтан товчтой өндөр захтай хөх цамц, Казимир хэмээх хагас нооссон давуугаар хийсэн цагаан хантаас, бүдүүн ширхэгтэй хөвөн цаасан давуу өмд өмссөн төвөнд богинодсон мэд боловч мөн тийм материалаар хийсэн эмжээрийн ачаар өвдгөнөөс нь дээш үл гарна. Тэр уулзаад хамгийн түрүүнд "Эрхэм та намайг Франц хэлээр ярьдгүй гэдгийг дуулсан уу?" гэж асуухад цагдаагийн газрын төлөөлөгч "Таныг ямар ч л гэсэн манай хэлээр ярих дургүй гэдгийг мэднэ" гэж хариулв.
Гэхдээ та Францаар ярьж болно. Би ярьдаггүй ч гэсэн ойлгоно. Гэж лорд Уильмер хэлв. Би ч гэсэн ярилцахаар барах үеэр англи хэл мэднэ. Эрхэм та санаа зовлтгүй ярьж болно. Гэж ирсэн хүн өөр хэлээр хэлв. Гэж лорд Уильмер зөвхөн цэвэр англи хүмүүст байдаг аялгаугаар дугурлаа. Цагдаагийн газрын даргын төлөөлөгч өөрийн итгэмжлэх загтлыг лорд Уильмерт өгөв. Цаадах нь уг загтлыг үнэнхүү английн хайхрамжгүй байдлаар уншаад англиар "Би ойлгож байна. Сайн ойлголоо" гэж хэлв. Тэгэхэд ирсэн хүн асуултан асууж гарлаа. Тэдгээр асуулт нь лам бусоноос асуусан зүйлтэй бараг л адилхан байв. Харин лорд Уильмер Монт Кристо гүнд дургүй болохоор лам шиг болгоомжлгүй илүү тодорхойгоор хариулв. Тэр түүнд Монт Кристийн залуу насны тухай 10 настай байхдаа Английн эсрэг байлдаж байсан энэтхэгийн нэгэн баг шиг ноён албанд орсныг ярив. Тэнд Уильмер тэр хоёр дайралдаж бие биеийн эсрэг байлдсан ажээ. Энэ дулдааны үед законы олзлогдож Англид хөргөгдөн ирсэн боловч тэндээсэн усаар зүхтааж алга болсон аж. Үүнээс хойш түүний жуулчлал халз тулдаан янаг амаргийн явдлууд эхэлсэн ажээ. Грект бослог гаргахад грекийн талд оржээ. Энд алба хааж байхдаа Фисолын уулнаас мөнгөний уурхаа олж энэ нээлтийн тухай хэнд ч хэлсэнгүй. Наварины дараа грекийн засгийн батчин бэгчих үед Отон вангаас уурхаа гаргах зөвшөөрөл гуйж эрхэн олж авсан байна. Тэгж хэмжээлшгүй хөрөнгөтэй болсон гинэ. Лорд Уильмерийн үгээр бол түүний баялагт жилдэн 1-2 саяын орлого оруулдаг бөгөөд тэгтэн уурхаан шавхагдж дуусвал бас баялаг нь дуусчиж мэдэх ажээ. Тэр Францад яг гэж ирснийг та мэдэх үү? Гэж ирсэн хүн асуухад лорд Уильмер тэр төмөр замын барилгаас ашиг хөнжөө олох, түүнээс гадна туршлагатай хэмж физикч хүн болохоор шинэ маягийн цахилгаан мэдээний хэрэгсэл зохион түүнийг ашиглалтанд оруулахыг хүсэж байгаа юм гэж хариулв. Тэр барагцаал бол жилд хичнээн мөнгө зарцуулдаг болоо гэж цагдаагийн газрын төлөөлөгч асуухад 500-600 мянгаас илүүгүй нарийн хүн байгаа юм гэж лорд Уильмер хариулв. Англи хүн түүнийг үзэн яддаг болохоор гүнг зэмлэх юм олж чадахгүй ядахтан харамж нарийнт нь хүргэлээ. Отил дэх байшингийнхэн тухай ямар нэг юм дуулаагүйз? Мэдлгүй яхав. Та юу мэдэх вэ? Яах гэж тэр байшинг худалдаа авсан бол гэж асуусан байх тийм үү? Тийм ээ. Гүн бол дамын амиачин хүн. Тэглэр өөрийн дуршлага ба хоосон төлөвлөгөөн дээр хоосорхон зайлшгүй. Худалдаж авсан байшингийнхэн ойролцоо Баньер дэл Юзен ба Кортын аршаантай өрсөлдөж чадах үйс тийм аршаан ус бий гэж хэлдэг юм. Тэгээд энэ байшиндан германчуудын хэлдгээр Бади хаус байгуулах юм гинлээ. Тийм учраас тэр өөрийн цэцэрлэгийг 3 удаа ухаж үзсэн боловч юу ч олсонгүй. Айгүй л удахгүй тэр хавийнхаа бүх байшинг худалдаж авна да. Би түн дургүй болохоор түүнийг төмөр зам цахилгаан мэдээний газар эсвэл тэр уснаас болж хоосорно гэж бодож байна. Би түүний эртөөрөө алин боловч тохиолдох уналтыг үзэж сэтгэл тэнийх гэж газар бүр дагаж явдаг юм. Та яагаад түн дургүйцэх болсон юм бэ? Гэж ирсэн хүн асуухад лорд Уильмер тэр Англид байхдаа миний нэг найзан эхнэрийг өмөлсөн болохоор тэгж дургүйцэн үзэн яддаг юм а гэж хариулв. Та түн дургүйц чорсдох юм бол хөшөөгөө авах гэж яагаад орлодоггүй? Би 3 удаа гүнтэй үзэлцсэн. Эхлээд гар буугаар буудалцсан. Дараа нь сэлмээр. 3 дугаар удаад нь туйлзуур жадаар үзэлцсэн. Тулдааны үр дүн юу болсон бэ? Эхний удаад өрөөсөн гарын шархтуулсан. Дараа нь уушиг руу минь хатгсан. 3 дугаар удаад нь намайг ингэ шархтуулсан. Гэж хэлээд англи хүн чихэн хөрсөн өндөр цамцныхаа захыг эргүүлж сорив үзүүлв. Тэр нь төдийл удаагүй шархны шинжтэй байлаа. Ийм учраас би түнд маш их орсож явдаг юм. Гэж англи хүн хэлээд миний гараас өөр хүний гарт өгөхгүй дээ гэж нэмж хэлэхэд цагдаагийн газрын төлөөлөгч тэр болтолч хол байх та гэж хэлв. Би өдөр бүр буудлын газар очиж сургууль хийдэг. Греци бас нэг өнжөөд над дээр ирдэг гэж англи хүн өгүүлв. Ирсэн хүн үүнийг л дуулах хэрэгтэй байжээ. Тэгээд ч бас англи хүний мэдж байгаа бүх зүйл нь ч энэ байсан аж. Тэгээд төлөөлөгч босож лорд Уильмерт мэхийн ясалхад цаадхан цэвэр англичуудын хүйтэн ясархаг байдлаар хариу барив. Тэгээд цагдаагийн газрын төлөөлөгч гарч одлоо. Харин лорд Уильмер
Түүнийг гарсны дараа гадаа хаалга хаагдахыг сонсомогц унтлахын өрөөнд орж нүд ирмхэн зур, цайвар ус, шаргал хуудсахал, хэмэл эрүү ба шархны сорвин авч хаян хуучин хар ус, зөөлөн цагаан царайтай суудмит шүдтэй Монт Кристо гүн болж хувирв. Үнэндээ эрхэм Дэ Вильпорын гэртээ цагдаагийн газрын төлөөлөгч биш, харин Дэ Вильпор биеэрэн буцаж иржээ. Эрхэм Дэ Вильпор хэдийгээр тайвширмаар гойд юм дуулаагүй боловч бас сэтгэл төгшиж сандармаар юмч бас дуулаагүй тул энэ хоёр уулзалт Вангийн прокурорын нэлээд тайвшрууллаа. Үүнийхэн ачаар отелд хоол зоогсноос хойш анх удаа их баг ямар ч гэсэн энэ шөнийг 50 нойрсож өнгөрүүлжээ.